beyond the degree. За hi guys. Hello. Дараагийн дугаартаа тавтаа морил. За өнөөдөр бид хоёр Австрали, Англи хоёрын амьдралын тухай ярих болно. яагаад ингэж ярихаар болвоо гэхээр манай ер нь хөтөлбөр маань манай одоо ажил маань ихэвчлэн Англи, Австрали их сургуулиудтай хамтарч ажилладаг. Тэгээд энэ хөтөлбөр маань үүсгэн байгуулагдсанаас хойш ер нь Англи, Австрали их сургуулиудтай хамтарч ажиллаа. Дээрээс нь маш олон оюутнууд маань ингээд явсны дараа бид нэр ингээд туршлагуудыг одоо хуримтлуулсан тий. Тэгээ энэ туршлагуудаас харж байхад ер нь бас ингээ Англи, Австралийн амьдралын хэм маягийг буруугаар ойлгодог хүмүүс бас их байгаад идэм байх. Дээрээс нь ерөөсө бодоогүй юмнууд бас их тохиолдоод байсан тий. Тийм болохоор тэр талаар бид хоёр мэдээлэл хүргэхээр өнөөдрийн дугаараа хийж байна. Тийм ээ. Яг нэг үс хавар өнгөрөөл тэгээ нөгөө хүүхдүүд дуусаад ийшээ явахаа шийдсгээгээл тех болохоор их асуудаг штэ. Очихоор яах вэ? Автобус яад юм болоо, цалин яад юм болоо гэд ялангуяа нөгөө нэг намар өвлийн зур сурж байгаа хэвчээ за би чи Австрали хүн болов уу, Англи хүн болов уу гэж шийдэж чадаа. Нэг Австрали залаа залаанд ингээд за Австрали гэдэг нилээн тэгж эргэж буцдаг штэ. Тийм. Тэгэл гинт яг явахынхаа өмнө юу илээ барил ингээл явчвал ингээл бүх юм амар гоё бэлэн гэж боддгийн шиг байна. Тэгэл яг явахаас өмнө бүш нэрээ юу илээ. Очоод би чи нэрээ юу ч байхгүй шүү дээ. Гинт ухаард юм шиг байна. Тэгэхээр өнөөдөр бит хоёр ер нь одоо Лондон тий болон Австралийн одоо энэ дөрвөн хотод дунджаар ер нь амьдралын өртөг хэрэгэдийн амьдрахад ер нь ямар хувийн тий дээрээс нь Австрали, Английн сургалтын виз нь ажиллах хэрэгтэй гэдэг учраас орлого бас хэр олох боломж байдгийг тий тэр талаар ярья гэж хэлээ. За юу хэлэх үү? За 7 хоногт хэдэн цаг ажиллах хэрэгтэй байдгаас хэлэх үү? Тийх үү. За тий Австралид бол оюутнууд international students яах вэ гэхээр 14 хоногт 48 цаг ажиллах хэрэгтэй. 14 хоногт 48 цаг гэхээр эхний 7 хоногтоо огт ажиллахгүй байж байгаа 2-7 хоногтоо 48 цагаа бүгдийг нь ажилласан ч болно. Гол нь 14 хоногтоо нийлээд ажилласан цаг нь 48 л байх хэрэгтэй. Тэгэхээр нэг амар гоё хүнд ингээд бас юм flexible гэж байгаа байхгүй. Оюун хатыг олгоод байгаа байхгүй юу. Хэрвээ үнэхээр одоо ингээд exam week орцсон бол тэр exam week дээрээ ажиллахгүй байж яснаа яг exam week өнгөрсөний дараа дараагийн 7 хоногт нь 48 цагаар болтон ажиллаад болчих жоохгүй тий. Тэгэхээр бас нэг бодлоо. Тэгээ тэрийг нэг ингэж нэлээд шүү дээ. 14 7 хоногт 48 fortnight гэсэн. Тийм тэгэхээр бас нэг тийм биш байгаад байдаг тий. Тэгээд тэрнээсээ угаасаа ер нь Австралид ер нь альва юмны төлбөр тооцоо цалин мөнгө дандаа 2-7 хоноор явдаг. Одоо жишээлбэл монголчин сарын эцээр төлнө ч юм уу те. Сар болгоны 5 ч юм уу түрээсээ төлнө тийм биш. 2-7 хоног доор явдаг юм байлээ. Англид. За Англид болохоор ихэвчлэн ер нь төлбөр одоо цалин сар-сараар олгогддог. Гэхдээ зарим газрууд бол 7 хоног ч юм уу 2-7 хоногоор өгөөд явдаг газрууд бас байдаг. За тэгээ ихэвчлэн бол сараар гэсэн үг. За Англид болохоор 7 хоногийн 20 цаг ажиллах хэрэгтэй гэдэг сургалтын виз. Тэгэхээр яг тийм Австрали шиг нэг тийм flexible тийм fortnight гэсэн юм байхгүй. Яг л 20 hours арай strict байж тээ. Арай бага цаг ажиллаад байна. Тий, арай бага 8 цагаар бага. Тий. Тэгэхээр ингээ бодглохлоор яг 7 хоногт ерөөсөө яг 20 цагийн ажиллах эрх өгөөд байна гэсэн үг. Гэхдээ энэ нь болохоор яг нөгөө нэг term session буюу яг ингээд семестр дундуур гэсэн үг. Яг хичээл үзэж явах дундуураа 7 хоногийн 20 цаг ажиллах хэрэгтэй. Харин амралтын үеэрээ буюу holiday гэдэг бичгээ яг сургуулиас авчих юм бол тэр үеэрээ full time ажиллах боломжтой буюу. Тэгээ Австралид ч тийм байсан. Амралтаараа бас full time ажиллах 7 хоногийн 40 цаг боломжтой болж байна. За тэр нь адилхан юм биш үү? За тэгвэл цалингийн хувьд Австрали хамгийн бага цалин minimum wage нь 26,144 Австрали доллар. 26,144 хамгийн багадаа per hour. Тэнгүүд Монгол мөнгөөр чинь 26,44 Австрали доллар. Монгол мөнгөөр 66,100 зай болж. Гэтэ энэ дэр нэмж хэлэхний гоё юм нөгөө нэг casual employee гэж юм байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр нөгөө нэг бүтэн цагаар ажилдаггүй. Гэтэ цагийн ажилтан бас биш. Зүгээр тухайн одоо жишээ нь кофе тийм төр ажилтан гэх юм уу? Тухайн жишээ нь кофе шопчтэй одоо ямар нэгэн одоо уйлалын чанартай юмас эсвэл эргэн тойронд нь тийм нэг олон хүнтэй ивент болоод ч юм уу. За ямар тиймэрхүү байдлаар гівд ингээд нэмж ажилтан ажиллуулах хэрэгтэй болчихлоо. Гэтэ тэр ажлуудаа дахиж тэгээ тэр яг оргил үеэс хойшоо ажиллуулах хэрэггүй ч юм уу. Тиймэрхүү төрөх хугацаанд ажилдаг тийм casual employee
яадаг вэ гэхээр тэр 2644 гэсэн тэр нэг цагийн цалин дээрээ нэмээд 25% авдаг. Oh really? Нэмээд яа тэгж нэ гэхээр нөгөө нэг үндсэн ажилтан эсвэл яг цагийн ажилтан ч юм уу тэр хүмүүс нь болохоор нөгөө нэг өвдөөд sick leave нөгөө нэг цалинтай амардаг эсвэл нөгөө нэг ээлжийн амралт жилийн амралт юм уу тиймэрхүү юм тэр casual employee авч чадахгүй болохоор тэрийг нөхөх зорилгоор нэмэх нь 25 плюс casual гэж бас ярьсан юм шиг. Амар тийм хүний эрхийг дэдэлсэн хүний хөдөлмөрийг үнсэн бас бодлого байна шүү. Тэгэхээр энэ тийм оюутнууд хвчлэн яг тийм casual employee маягаар ажил хийгээд байвал илүү их мөнгө авдаг гэж би сонслоо. Зөв. За англид болохоор яг ингээд насаар ангилждаг. Тэгээ ер нь бол хвчлэн 21-ээс дээш настай хүмүүс бол guaranteed minimum wage буюу хөдөлмөрийн үнэсний доод хэмжээ нь 1 цагийн 12.71 паунд гэдэг. 12.71 паунд чинь ойролцоо Монгол мөнгөөр 61,000 төгрөг болж байгаа. Тэгэхээр ингээд бодглохлоор Австрали, Англи хоёрт 1 цагийн хөлс нь бол яг төстэй байхгүй тий. Тэгтээ яг хуу эн чинь нөгөө minimum wage болохоос одоо ихэнх газрууд яг minimum wage-с дээгүүр л өгч байгаа шүү дээ. Тэгээ ер нь хвчлэн манай оюутнууд очоод дандаа үйлчлэгээний газар ажилладаг тий. Хвчлэн цайны газар ч юм уу, ресторан, тэгээд кофе шоп, дээрэс нь буудал ч юм уу тий ч бодолч юм. Ийм үйлчлэгээний газар ажилладаг. Тэгээд энэ одоо хийж байгаа ажлаасаа хамаарат цагийн хөлс нь өөрөөр байгаад идэг. Дээрэс нь нөгөө хүнээсээ бас хамаарна. Нөгөө англи хэлний мэдлэг тий. Дээрэс нь хэр нээлттэй вэ, хэр ачаалттай ах чадвартай вэ гэдгээсээ хамаарат цагийнх нь хөлс нь ингээ нэмэгдээ явдаг. Тэгэхээр ингээд бодглохлоор одоо хүн бол яах юм. За 7 хоногт 20 цаг ажиллана тий. 7 хоногт 20 цаг ажиллаад тэрийг 1 сар боллоо гэхэд 1 сард бол хамгийн багадаа 4,800,000-ыг олох боломжтой. Ойролцоогоор 5 саяыг олох боломжтой юм шүү тий. Тэгвэл англи сурж байгаа оюутнууд, Лондон сурж байгаа оюутнууд хамгийн 7 хоногт яг сард ч тий. Сард яг хууль ёсны ажиллах ёстой цагаараа ажиллаад тэгвэл ерөнхийдөө 5 сая хамгийн багадаа. Ер нь ихэнх тохиолдолд энэс илүү авна. Ихэнх тохиолдолд ер нь яг үйлчлэгээний газар цагт нэг 13.50-ыг өгч байгаа. Тэгээд 13.50-ыг өгж гинэ гэж бодох юм бол эн чинь юу яж байгаа юм. Нэг сард Монгол мөнгөөр 5 сая хорьцуулчих жоохгүй. Цалин тий. Тэгээд дахиад дээрэс нь 20-оос илүү цаг ажиллах бас боломж байгаад идэг. Зарим газруудад за энэ зүгээр инүүхэндээ л гэж ярихад тий кэш танд тандаар ажиллах боломж бас байгаад идэг тий зарим газруудад. Тэгэхээр 20 цагаа яг ингээд такса төлөөд ажиллачаад илүү цагаа яг бэлэн мөнгөөр авах юм. Иймэрхүү тохиолдол бас байх гэдэг. Тэгэхээр хамгийн багадаа ерөөсө 5 сая хорьцуулах болох боломжтой юм шүү тий. Гэтэ кэш танд хөл биш тий. Тийм. Зүгээр инүүхэндээ л гэж хэлдэг. Тийм. За тэгээд мэдээж тэгэл энэ 5 сая 200-аас чинь такс боддог тий татвар гэж нэг юм. Тэгээ татвараа асаад тэгээ гар дээр олгож байгаа цалин хэдвэ гэдгээ бас тооцоолж үзэх хэрэгтэй байх нэ. Тэгвэл англи хамгийн багадаа сар 5 сая болно гэдэг. Хамгийн багадаа хууль ёсороо гэж хамгийн багадаа 5 сая. За тэгвэл Австралиг бодвол мэдээж хамгийн багадаа 26.44-оор бодоо. Тэгээ нөгөө casual employee биш гэж бодож үзье. За тэгээ нэмэх 25% тэр тэгээ casual-ыг авдаггүй гэж бодоод 7 хоногт 48 цаг. За тэгээд 4-7 хоног сард ажиллаад тэгээд Монгол мөнгө рүүгээ шилжүүлэх юм бол 7 хоногт 48 биш шүү дээ. 27 хоногт 48 тий 27 хоногт 48. Тэгээд 2-оор үржүүлэхлээр тий. Тэгээ 2-оор үржүүлэхлээр чинь Монгол мөнгө рүүгээ шилжүүлээд 6,345,000. 6,300,000. Энд ихтэй нөгөө 25% бодоогүй байна шүү дээ би. Бодоогүй байгаа нь тий. 25% бодчих л та тэгвэл 25% нэмээ бодчих кэшфлэр ажиллая гэж. Тэнгүүд 7,900. Тийм. Тэгэхээр Австралид бас айгүй тийм цалингийн хэмжээ бол өндөр. Англид байна. Тийм. Тэгээ за яг хуу англид яг хуу нэмэлт орлого casual employeeтэй адилхан тэр 25%-тай адилхан яг нэмэлт орлого гэж бодсон бол үйлчлэгээний газар ажиллаж байгаа оюутнууд маань service charge гэж нэг боломжтой байгаа гэдэг. За Америкээр бол нэг tip гэж нэг ойлголт байгаа гэдэг тийм. Тэгэхээр англид болохоор tip гэсэн ойлголт байхгүй, service charge гэж нэг байдаг. Ерөөсөө л ресторанаар үйлчлүүлсэн хүн болгон service charge төлдөг. Тэгээ хувийн service charge төлдөг 12-аас 15%. За тэгээд нийт одоо биелнийх нь 12-аас 15% сервис чаржинд явдаг байна шүү дээ. Тэр сервис чаржийг яг тухайн одоо шифтэн дээр ажилласан ажилчид хувааж авдаг. Тэр нэг нэмэлт орлого болоод явах боломжтой байдаг.
Яг тэг өөрөө experiences хэрүүл service charge-аар ер нь 7 хоног тэдэг авдаг гэсэн. Service charge-аар айгүй хөөрхөн авчдаг гэсэн. Ялангуяа тавтах хагасанд ихэнхдээ ажилтдаг байх юм бол бүр маш их олдог гэсэн. Тэгээд за нэг өдөр ажиллахад л бараг 200-аас 300 паундыг олчдаг гэсэн service charge-наас. Болж шүү дээ. Тэгэхээр ер нь бол хангалттай. Сард бол тэгэл хөөрхөн нэмэгчдэг гэсэн. Тэгээд ер нь миний сарын тиймээ хаа. Тэгээ миний сарын орлого бол ер нь хөвчлэн нэг 2000 паунд болчдөг гэсэн. Цалин маань 2000 паунд гэдэг чи одоо Монгол мөнгөөр 9 сая 600 байхгүй. Сард би бол үйлчлэгийн л ажил хийдэг гэсэн. Тэгэхээр 9 сая 600 болдог гэсэн. За тэгээд гэтээ 9 сая танд яг хэр comfortable байсан. Яг үнэхээр харин тэр л аюу таа асуудал. Тэр яг ингээд энэ бас нэг тийм myth versus reality болчихдог байхгүй тий. Монгол мөнгөөр 9 сая 600 гэж бодонгоо тий амар хүнштэй тий. Юу яриад байгаа юм сарын сая 9 сая 600-ийн цалин гэдэг чинь амар ихтэй гэ бодонгууд яг Лондонд бол энэ чинь тэгэл нөгөө хамгийн том зардлууд байгаа даа ш тий. Rent, transport, groceries гэх ингээл personal expense гэх иймэрхүү зардлууд яваал ер нь бол тэгэл чүлээ атал гэдэг. Гэхдээ яг би ер нь бол яг миний хувь хүний цан чанар маань жоохон нарийн хүн. Тэгээд нарийнсны ачаар тодорхой хэмжээнд сейвлэх боломжтойсэн. Тэгээд сейвлээд амралтаараа хөргөн аялж маялждаг байсан юм аа. Тийм. Тэгэхээр бас тэрийг бодолцож үзэх хэрэгтэй. Тийм дээ. Яг гоё бажт хийгээд сарынхаа зарлалыг сайхан тооцоолоод мөнгө цааш нэгээд байвал гоё шишээ зугаалаад. Тийм. Гэтэ Лондонд байхад яг нөгөө өөрөөр ажил хийдэг гэсэн. Анхныхаа ажлыг бодох юм бол тэр бол цалин бага байсан. Анхны ажил нь юу вэ? Анхны ажил нь бас л үйлчлэгний газар байсан л да. Өөр үйлчлэгний газар. Тэгээд тэр нь маань цалин нь арай бага байсан. Тэр тэгээд яг уу гэхдээ нэг гоё юм нь тэр үед үеэлтэйгээ хамт гэсэн болохоор нөгөө рентэ ширлждэг гэсэн. Тэгэхээр гоё бас сейвлэх боломж байгаа гэсэн. Тийм ээ. Тийм. Тэгвэл тэгээд rent яаж эхлэх хөл rent хэрцүүлэх expense руугаа болоо. Expense-үүдээ харьцуулж эхэлнэ. Тийм. За ер нь тэгээд татхад үргэлжлүүл rent ер нь тий яг ихтэйхэн нэх хол биш. Нэх хотын төвдөө биш яг нэг ихтэйхэн газар локейшн амар умгарөөрөө биш. Тийм хүнд амьдрахад rent ер нь хэр байсан бэ? Би тэнцээ байхдаа 2 өөр газар амьдарч утсан. Тэгээд одоо миний ярьж байгаа одоо зүгээр залруулахад бол миний ярьж байгаа юм дандаа Лондонд ярьж байгаа тийм бүр хөл Англид биш тэр чинь зөндөө олон хотод байгаа. Яг миний ярьж байгаа юм бол дандаа Лондонд ярьж байгаа. Лондонд бол дундаж одоо рент за зүгээр хэдүүлээ бодъё л та тий би одоо share house-нд амьдрахад окей асуудалгүй нойлоо хүмүүстэй хамт амьдарч байгаа хүмүүстэй шеэрлэхэд асуудалгүй дээрэс нь галтгоо хамт амьдарч байгаа хүмүүстэй шеэрлэхэд асуудалгүй гэх юм бол share house-д зүгээр нэг өрөө түрээслэхэд сарын ойролцоогоор за хамгийн багадаа 650-аас 800 хооронд байдаг нэг сарын. Тэгэхээр за хэдүүлээ дунджаар нэг 700 паундаар нэг share house-д нэг өрөө түрээслэе гэж бодоход тэр чинь Монгол мөнгөөр 3 сая 300 болчих жоохгүй. Тэгтээ эн чинь бас нөгөө нэг Лондон ингээ зооноор ирдэг те яг төв хэсгийг бол зон 1 гэж ярьдаг. Тэрнээсээ гадуур болоод нөгөө бүрхий өөр те тэрний гадуурх нь зон 2 болоод тэрний гадуурх нь зон 3 болоо явчихдаг. За энэ бол нэг зон 2 3-ийн дунд бол дундаж тийм газар байлаг байсан юм шүү дээ тий. За тэгээд нөгөө за би нойлоо шийлж чадахгүй те яг институт өрөөнд ингээ нойлтой өрөөнд амьдрнаа гэх юм бол энэ рент чинь мэдээж өсөө явчин те. За ойролцоогоор нэг 900-аас 1000 паунд болоо явчин. 900-аас 1000 паунд болоо гэж бодоход манай нөгөө түрээс маань 4,800 орчим их болоо явчих жоохгүй тий. За тэгээд одоо бүр private studio болоод тий би бүр галтгоо шийлж чадахгүй ер нь ингээ private амьдралаар байна. Яг ингээд хаалгаар ороход нэг өрөө хэрнээ тэр дотроо 0-тай галтгоотой тийм амьдрнаа гэх юм бол нөгөө рейнж чинь жоохон дахиад өсөөд 1200 паунд хүртэл ч юм уу тий. Тэгэх юм бол нөгөө түрээс чинь сарын 5 сая 700 болоод ирчих жоохгүй тий. За тэгээд бүр ингээд найзтайгаа хамтдаа one bedroom apartment түрээслээ явах юм бол бүр сарын 2000 паунд л явчихна гэсэн үг. Тэгэхээр яг өөрөөс нь шалтгаална гэсэн хүнээс тий. Яг ямар амьдралыг хүсэж байгаа юм бэ? Гэтэ байр үнэхээр чухал та. Тэгээд үнэхээр нарийнлаад за би нойлоо ширлэх боломжтой, галтгоо ширлэх боломжтой гэж share house-д орчдөг. Бас хачин хүмүүстэй орчвол
бүр ингээд амьдралын worst case болдог. Яг ингээд трама авах хэмжээнд хүрэхэд танихгүй байх олонтой нэг нөл хуваал ямар ч хүмүүс ахаа. Ямар ч хүмүүс ах юм бэлээ тэр чи янз бүрийн хүмүүс ааш тий. Тэгэхээр тэрийг амар сайн судлах хэрэгтэй. Яг үнэхээр ингээд нөгөө сайн мэддэг ч юм уу тий, найзуудтайгаа ч юм уу орж ивэл окей. Бүр үнэхээр танихгүй, бүр өөр орны, өөр соёлтой хүмүүс бол ингээд үнэхээр айгу азны юм асуудалтай байр сонгох. Тэгээ байран дээр ер нь бас хүмүүс зөвлөхөд нөгөө viewing гэж байгаад байдаг тий. Үздэг байраа үзэх хэрэгтэй. Нөгөө би анх явахтаа тэр түрээсэлж байгаа хүмүүсээс санаа зовоод яа зүгээр окей гоё гэж орчдөг. Тэг яг үндэ тэр байнд чи бий л байгаа шүү дээ. Би мөнгөө төлж байгаа. Тэгэхээр амар сайн үзээд яг за яг яадаг ямар хүмүүс байдیں۔ Энэ түрээсэн дээр чинь бий л нь орсон юм ороогүй мó гэдгийг бүр амар сайн нэгтэлж байгаа. Хэдэн өдөр сайн бодож байгаа шийдвэрээ гаргахгүй. Би бүр яг тэр дор нэгэ шийдвэр гаргаад буруутчихсан байхгүй юу. Тэгэл яг тэрэн дээр аягүй том асуудал байдаг. Тэгэхээр хэрвээ одоо явах гэж байгаа хүмүүс ах юм бол хиний хэдэн өдрөө нэг Airbnb аваач ч юм уу. Тэгээ Airbnb-д байгаа хугацаанд яг нөгөө тоочны хэдэн газраа view гээ schedule хийгээд тэгээ очиод яг өөрийн нүдээр хараад өөрийн нүдээр өөрийн гараар тэр хүнтэйгээ уулзах нь аягүй чухал шүү. Түрээсэж байгаа хүнтэйгээ тий. За тэгээ scam-ууд их байдгаа гэд бид хоёр өмнө дугаарууд дуулсан. тий. Тэгээ дээрээс нь rent дээр нэг зардал нь нөгөө deposit гэж нэг зардал байдаг тий. Deposit тэр урьдчилгаа түрээс төрсөн мөнгө тийм ээ мөнгө. Тэгэхээр нөгөө нэг англи австралч ч гэсэн тийм байдаг те. Англи нөгөө нэг ингээд юу байдаг. Оюутнууд ер нь түрээслэх байгаа, байр түрээслэх байгаа тохиолдолд нөгөө одоо удаан хугацаагаар такс ч юм уу төлөөгүй хүмүүс байх юм бол заавалжгүй ингээд депозит төлж таардаг. Одоо барьцаа мөнгө гэсэн үг байхгүй тий. Тэр барьцаа мөнгийг нь эргүүлээд нөгөө гэрээний хугацаа дуусгаад яг тэр мөнгийг өгдөг. Тэгэхээр тэр бас нөгөө unexpected нэг зардал болох гэдэг. Ихэвчлэн Англид бол ихэнх байран дээр 5-7 хоногийн түрээсний төлбөрөө урьдчилгаанд авдаг. Тэгэхээр хэрвээ одоо 700 паунд нэг сарынх гэж бодох юм бол энэний 875 нь депозит авах шүү дээ. Тэгэхээр энийг монгол мөнгөөр ботход 4,200-ийн депозит өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр анх нөгөө явж байгаа хүүхдүүд нэг карманы мөнгө гэл нэг за нэг жишээ 2000 паунд авч явлаа шүү дээ. 2000 паунд авч явхад нөгөө хүүхд чинь хинээс арийнхаа түрээсний дээр плюс депозит төлөх шаардлагатай болж байгаа. Тэгэхээр нөгөө хамаг мөнгө нь явах гэдэг. Тэгээд тэрийг нөгөө expect хийгээгүй. Тийм болохоор айгүй их асуудлууд гарч ирэх гэдэг. Тэрийг бас бодолцож үзээрэй гэж хэлмээр байна тийм. Австралид бол тэр нь 4-7 хоног гэдэг юм байна. Депозит дээр төлөх ёстой. За 4-7 хоног ренттэй. Тийм байна. Англиас бол 7 хоног бага юм байна. За Австралийн рент яаж ийнэ гэвэл за ингээд за үнэхээр хотын яг гой сайхан төв гоё барилалт биш. Бүр зах хол биш. За тэгээ бас яг Лондон ярил те зон 3 мөр тавцаа. Тиймэрхүү байрлалт найзтайгаа нийлээд за багтаа хоёулаа нийлээд за нэг байр түрээслээ. Тийм нэг юу биш shared биш. Зөвхөн найзтайгаа л хамт нийлээд нэг өрөө байр ч юм уу нэг one bedroom apartment түрээслээ гэвэл сарын Сиднейд болохоор сарын $2,500 байна. 5,500 австрал. Гэхдээ энэ чинь найзтайгаа хувааж байгаа юм чинь сарын $1,250 авчихлаа. Тийм. Тэгээ багцаагаар. Тэгээ энэ чинь гол нь нөгөө нэг 0 галтайгаа юугаач хуваахгүй байгаа шүү дээ. Тийм. Гоё тусдаа байранд найзтайгаа амьдрахад тэгээ түрээсээ хуваахад бол тэгээд сарын $2,500 австрал доллар гингүүтээ чиний төлөх хувьд 7,250 гээд монгол мөнгөөр бодвол 3,100. Сиднейд 3,100. Тэгэхээр яг өмнө нь би бас сонсч илээсэн яг Австралид амьдрах нь Лондонд Англид харьцуулахад хамаагүй бага хүртэгтэй байдгаа гэжсэн. Яг тэр нь ингээд бас рентэн дээр гарч ирж штэ. Рент бол нэрээ хамаагүй. Би яг нөгөө Англид байхад манай өөр нэг үеэлэг Австралид байсан байхгүй. Тэгээ яг үеэлийнхаа нөгөө амьдарч байгаа байрыг ингээд видео коллоор хараад тэгээд нөгөө төлж байгаа түрээсээ сонсоход надаас баг төлөөд байгаа хэрнээ бүр амар лаг байранд амьдарч ирсэн. Тэгэхээр яг тийм ялгаанаа бас байдаг юм билээ. Тэгээ тэнцэнээс л за Лондон бол үнэхээр хүний бас те шүүсрийг шахдаг орон юм байна гэж яг бодож ирсэн. Үеийнхаа амьдарч байгаа байрыг түрээстэй өөрөөтэйгээ харьцуулаад манай өрөө бүр ингээд зүгээр л нөгөө нэг аль ч өнцгөөс нэг алхаад орлого очдөг гэж хэлсэн тийм. Тэгэхээр тийм өрөө түрээсэлж хаад манай үеэл тэнцээ бүр ингээд one bedroom apartment түрээсэлжсэн. Тэгээд хамаагийн амтнаар уу? Тэгээ хамаагийн амтнаар. Тэгэхээр амар гоёсэн. Тэгээ саяны миний хэлсэн $1,250 австрал 3,100 гэдэг чинь хамгийн гол нь тэгээд нөгөө Австралийн хамгийн үнэтэй хотод Сиднейд. Тэгээ за хэрвээ Аделаид ч юм уу тэнд гэж бодвол
2 дахин юм комбол явж байгаа байхгүй. Яг чиний рент төлөх хувь те за 750 ч юм уу. Чинь тэгэл сая 500 ч юм уу те. Тиймэрхүү бол явчих байгаа. Nice. Юу яа баг Монгол болчихлоо шүү. Гэтэ нэг сул тал нь хүнсэн жоохон үнэтэй. Тий. Яг тийм тий. Австралид хүнс хамаагүй үнэтэй гэж сонссон. За тэгвэл хүнсний зардалд ойролцоогоор дүнжиж хүнсний зардалд Сиднейд сартаа 400 австрал доллар. 400 австрал 400 австрал доллар. Сард цаанд нэг сар. Тэгээ нэг хүн штэ. нэг хүн. Тэгээд 1 сая юу? Тийм байна тий. Монгол мөнгөөр 1 сая. Ойролцоогоор. Нэг хүний хүнсний зардал 1 сард ойролцоогоор Австралийн Сиднейд 1 сая төгрөг. За Лондонд яаж байна? Лондон бол харьцангуй хүнсэн дээр бол аягүй flexible. Маш олон нөгөө multicultural хүмүүс байдаг учраас янз бүрийн хүмүүс амьдарч байгаа шүү дээ. Янз бүрийн амьдралын одоо төвшөнтэй хүмүүс амьдарч байгаа. Тэр утгаараа аягүй болон одоо offer хийж байгаа хүнсний опшнууд аягүй их байдаг. За тэр нь болохоор нөгөө grocery хийсээс харагдчихэдэг. Одоо манай монголоор л нөгөө оргил 8 тий миний дэлгүүр гэдэг шиг тийм дэлгүүрүүд байдаг. Сүлжээ дэлгүүрүүд. Англид болохоор яг нөгөө price range-ээрээ ингээд ялгарчдаг. За илүү одоо хямдхан хүнс авъя гэх юм бол одоо Lidl ч юм уу тий Aldi ч юм уу нэг тийм дэлгүүрээр орж болдог. Тинжээ бол хүнснүүд хамаагүй хямдхан байдаг. Мэдээж сонголттой. Гэхдээ нөгөө сонголт нь нөгөө бусад одоо дэлгүүрүүдтэйг харьцуулахад арай бага ч юм уу тий. Зүгээр яг нөгөө basic одоо сонголтууд байна гэсэн үг. Арай жоохон ингээд за мөнгө байна тий дундаж одоо price range-тэй гэх юм бол Tesco, Sainsbury's-ээс авчиж болж байна тий. За илүү одоо premium юм хэрэглэмээр байна. Би одоо арай healthy тэгээ ингээ гоё жоохон ингээд чанартай юм идэ. Бусдын чанаргууд биш л тий. Бусдын чанаргууд ч биш тий. Арай premium luxury. Тий luxury юм хэдий мэдээ гэх юм бол одоо Marks and Spencer ч юм уу тий. Тиймэрхүү сонголтууд байгаа гэдэг. Тэгэхээр тэрнээсээ шалтгаалаа. За хэдүүлээ зүгээр basic яриа те зүгээр за Tesco ч юм уу те эсвэл Lidl-с ч юм уу ингээд цуглуулъя гэх юм бол нэг 7 хоногт 45 паунд. Нэг хүний хүнсний зардал 7 хоногт 45 баа. Тэгэхээр тэрийг сараар бодоод үзэхлээр Монгол мөнгөөр 672 мянга төгрөг болж байгаа хгүй. За энэ 672 мянган төгрөг чинь дахиад бас буурж болно. Яаж буурж болох вэ гэхээр нэг Монголоос очиж байгаа оюутнууд хөвчлэн нөгөө үйлчлэгийн салбарт буюу ресторанд ажиллаж байгаа гэдгсэн чи тий. Тэд нөгөө ресторанд ажиллахаар нэг том давуу тал нь хоол санаас өнгөө рестораныхаа хоолыг эзэлдэг. Тэгэхээр нөгөө өглөө ажиллаж ивэл өглөөнийхөө шифтэн дээр өдөр ажиллаж ивэл өдрийнхөө шифтэн дээр орой ажиллаж байгаа оройхоныхоо шифтэн дээр хоолоо эзэлдэг болохоор хоолны зардал нэг их тийм зардал бол миний хувьд нэг гардаг байсан. Тэр хугацаанд. Тэгэхээр тэрийг бас бодолцож үзэх юм бол нөгөө хүнсний зардал бол бүр хамаагүй багчдаг гэсэн. Тэгээл нэг идмээр байгаа юм ба тий жимс мэмсгэн нэг чихэр снак маягийн юмнуудаа л авдаг гэсэн. Тийм. Тэгэхээр Лондон бол хүнсний тал дээр бол арай бага байх гэдэг тий. Австралийн харьцуулахад. Бит хоёрын хийсэн судалгаа. Бит хоёрын хийсэн судалгаан дээр үндэслэх юм бол тийм байна. Энэ удаа англиар юм. Тийм. Тэгээд нөгөө англи бас нэг гоё юм байдаг нь бид тийг оюутны хоол гэж ярьдаг байхгүй юу? Meal deal гэж байдаг. Тийм. Бүх дэлгүүрүүдэд meal deal гэхээр нөгөө main course-тэй, тэгээ snack-тэй, тэгээ уухамтай, drink-тэйгээ 385 гэдэг. За нэг сэндвич ч юм уу эсвэл жижигхэн контейнертэй нэг паста ч юм уу жоохон сонголттой тий паста байж болно, суши байж болно, сэндвич байж болно. Тэгээ тэр нь бас өөр ингээ үл даа. Тэгээд уухамтай. Тий, уухамтай, snack-тэй. Тэр snack нь маш олон сонголттой. Жимс байж болно. Йогурт байж болно, чипс байж болно, чихэр байж болно тий. Тэгэл под гэж авчихсан. Тэгэл уух юм ус байж болно, смути байж болно, ундаа байж болно тий. Тэгэл бүр үнэхээр под гэж авчдаг. Тэгээ 385 гэхээр 18 мянгаар Монгол мөнгөөр. Хөөхөө ингээд өдрийнхөө хоолыг ингээд авчдаг байсан. Тэгэхээр тэрүүгээр ер нь манай оюутнууд айгүй их хоолтгоо. Тэгэд юу нөгөө нэг амар яадаг гэсэн юм. Application байдаг гэсэн too good to go. Application нөгөө нэг ойр хавьд байгаа ямар нэгэн fast food эсвэл хоолны газар орой нөгөө хаах төхөөр зарагдаагүй үлдсэн байгаа хооллуудаа дискаунттай хямдхан зардаг too good to go гэдэг application. Тэр бас амар гоё төсвөө. Тэрийг хүлээж байгаа л газруудын хаах төхөөр нь тэр аппликейшнаа шалгаад юу байна гээл. Тэн дээр тэгэл нөө mystery bag заг, Greg's mystery bag гэл тэгэл ингээл баха уутан дотор тэгээ Greg's түлцсэн юу ч байдгийг тэгэл айгу гоё л төсч. Тийм тий.
Тэнийг нөгөө Metropolitan City-д амьдрах нэг гоё том даваа тал гэдэг амар олон гоё аппликейшнүүд байдаг тий. Тэрийг бас зөв ашиглаж Ахаа сайн судлаад байгаа оюутнуудад зориулсан айгүй гол гоё аппликейшн байдаг гэсэн. Тэр бас Австралид байдаг шүү лээ. Тэр to go гэж аппликейшн. Зөв. За өөр. За groceries болчлоо, rent болчлоо. Дараагийн том дарлал Public transport. Public transportation. Яах ч тий. За Австралийн хувьд. Австралийн хувьд гэвэл за Сиднейд болохоор одоо тийм юуны нийтийн тээврийн карт байна. За тэр карта сайхан physically карт хийж болж гин утсан дээрээ тап хийх байж болж гин. Тэр яаж юм нэхээр зөвхөн автобусанд ашиглах биш, яг автобус тэгээд бүх train, tram, метро юу гэдэг тэр бүгдэнд ашиглагддаг. За тийм карт байна. За тэр карт яаж юм нэхээр нөгөө нэг ямар нэртэй карт? Opal карт гэсэн. За тэр картлаа нөгөө нэг 7 хоногийн лимиттэй. Чи ингээд хичнээн их ашиглаж байсан хизээч 50 Австрали доллароос дээшээ гарахгүй. Нэг 7 хоногт гэхдээ энэ таптай байх нь тийм таптай байх нь. Тэгэхээр үнэхээр бүр тултлан өстой сайн нийтийн тээвэр ашиглаад ийш тийшээ яваал байвал тэгэл сардаа бол 200 Австрали доллароос ирэхгүй л гэсэн. Тэгээд чи бүр тултлан ашиглаж байгаа шүү дээ. Тийм байна тий. Сайн явж байгаа. За тэгээд юу юм уу? Хаашаа чамаагүй явж юм. Сидней дотроос тэгээд яг нэг Сиднейхээ эргэн тойрон жижиг хотууд руу нэг train-ээр явж болсон шүү лээ. За тэгээд гол нь Сиднейн тэр нийтийн тээврийн тэр карт нь ерөөсөө тийм оюутны хөнгөлөлтөн тэр гэсэн юм байхгүй юм шиг байлээ. Тэгээд зөвхөн том хүний адалт гэсэн 16-аас дээшний хүний тэр картыг л ашиглаж байгаа. Оюутны тийм тусгай хөнгөлөлт байхгүй. За гэхдээ Сиднейд биш нөгөө хамт харьцуулаад байгаа арай нөгөө хот Аделаидад яаж вэ гэхээр бас яг тийм карт бол байгаа. Зөвхөн нөгөө нэг зөвхөн автобусанд биш метронд ч бас ашигладаг тийм карт бас байгаа. Тэр карт нь яаж ийнэ вэ? Аделаидад яаж ийнэ гэхээр нөгөө нэг хамгийн гоё оюутны тийм нэг хөнгөлөлттэй карт Аделаидад байдаг. Тэр нь болохоор зөвхөн адил. Тийм, тэр нь болохоор 28 өдрийн тийм пастай. Бас адилхан каптай. Тэгээд тэр нь 59 Австрали доллар. Нэг сарын. Сиднейд 200 $200 байсан бол Аделаидад 59. 4 дахин бага юм. Энэ тэгээд concession card гэдэг юм лээ. За тэгээд concession card-тай нөгөө нэг юуны их сургуулийн оюутан бол eligible болоо тэгээд авч болдог. Гэдэг чинь одоо Монгол мөнгөөр хэдүүлээ. 50 200 за Сиднейгийн сарын 200 чинь тэгэл ямар удаан бодож байна тий 200 2500-аар үржүүлэх гэж ямар удаан бодож байна 500 мянга тий Сиднейд бол сардаа тэгэл 500 мянга байна. Гэтэ эн чинь хэрэглэнээс л эн чинь бүр ингээд тултал нь яваад хамгийн макстай 500 мянга шүү дээ тий. Тэгээд чи нэг их тэнэг шаардлагагүй автобусаар нэг цөөхөн явдаг тиймхүү байвал эн чинь мэдээж хамаагүй бага. Нэг сард. Тий нэг сард. За Аделаидын 60 за 59 57 60 Монгол мөнгөөр яаж юм 149 мянга. Эн чинь автобус лөө? Автобус тэгээ метро Аделаидаа бас бүгдээр орж байгаа. Nice. Тэгэд Аделаид нөгөө нэг хотын төв хэсгийнхэн трам нөгөө байдаг. Гэж би бас сая явлаа. Гоё юм би тий. Тэгсэн чинь Лондон эсэргээрээ бүр хотын төвийн хамгийн үнэтэй жаах шиг тий. За Английн хувьд public transportation маш нарийн хөгжсөн. Одоо аргагүй шүү дээ 1800 оноос хойш 1800-аад онд л метротой байсан хүмүүс ч одоо тэр систем бол үнэхээр амар хөгжсөн. За Монголтай харьцуулахад бол шал өөр. Дээрээс нь яг Австралитай адилхан карт ашигладаг. Public transportation-ийн картыг Oyster card гэж нэрлэдэг. Oyster card-аа ашиглаад public transportation дээр явж болно. Эсвэл өөрийнхөө зүгээр contactless payment картаа ашиглаад явсан ч болно. За public transportation бол ихэнх одоо ашиглагддаг transportation bus, автобус байгаа. Дээрээс нь нөгөө double decker maker гэл Лондон автобус байдаг шүү дээ алдартай. За тэгээд tube буюу метро байна. За London tube гэж нэрлэдэг тий. За tube байгаа. Автобус нь бол харьцангуй хямдхан. Яг зөвхөн автобусаар яваад байх юм бол ер нь бол нэг удаад автобусаар явах тээврийн зардал нь 175 паунд. 175 паунд гэдэг чинь Монгол мөнгөөр 8000 хэдэн зуун байхгүй юу? 8400 орчим тий. Тэгэхээр тэгээ явж болно. Гэхдээ тэр нь бас яг адилхан Австралид адилхан каптай. Өдрийн 5.25 болоод кап болчдөг. Тэгэхээр өдөрт одоо хэд ч явсан бай хамгийн ихтэй л чамаас 50 5.25-ыг авах нь шүү дээ.
Тийм. Тэгвэл автобусаар явах юм бол. тийм өдөр болгон автобусаар тэгэж 5.25-аар яваад өдөр болгон 30 өдөр гэж бодвол 157 паунд. Тийм. 157 паунд нь 756 мянга. 756 мянга. Тийм ээ нөө. 175 өдөр болгон тийм өдөр болгон капа тултал нь яваад явах юм бол тийм байх. Тийм ээ. Өдөр болгон шүү дээ. Тийм ээ. За тэгвэл метро тube яа гэм бэ? Тэгэхээр Лондонд тube нь ингээ зооноор авдаг. Зоон 1-ээс 2-ын хооронд, зоон 1-ээс 3-ын хооронд, 1-ээс 4-ийн хооронд гэдэг ялгаатай үнэтэй байдаг. За дээрэс нь tube-ийн үнэ нь нөгөө peak timer, off peak timer гэдэг бас ялгаатай үнэтэй байгаад байдаг. Тэгэхээр тэр бас аяга ялгаатай нөгөө peak time гэдэг нь нөгөө өглөө яг ажил орох цаг 9 цагийн үед те маш их хөдөлгөөнтэй байдаг. Яг орой ажил тарах цаг буюу 6 цагийн үед ч юм уу те. Яг маш их хөдөлгөөнтэй байдаг. Тэгээ энэгээр ялгаатай үнэтэй байдаг. За би хэдүүлээ яг ихэнх хүмүүсийн явдаг зоон 1-ээс 3-ийн хооронд явъя гэж үзэх юм бол өглөөгөр буюу одоо peak timer $3.90. Tube нь метро. Яа хэрэглэгдэж $3.90 гоё. Тэгэхээр одоо энийг монгол мөнгөөр бодохоор 18,000 орчим төгрөг. Нэг удаад явах. Өндөр шүү дээ. Тийм өндөр байгаа. За off peak нь болохоор 330 пенсээр баг. Тэгээд ингээд бодглохлоор өдөрт бол ингээд 7.20-ыг ер нь бол метрон зарцуулж байгаа байхгүй юу? За автобусаар яваад байвал сайхан юм да. Daily cab гэж байгаа метрон дээр бас 8.90. Тэгэхээр хамгийн ихтэй чамаас 8.90-ыг авна л гэсэн. Нэг өдрөд. За ингээд юу бас байдаг? План бас байдаг. 7 хоногоор авах одоо карт гэх юм уу? Flexible байна тий. Тийм. Тэгэхээр 7 хоногийн чи карт авах. Зоон 1-ээс 2-ын хооронд ч юм уу, зоон 1-ээс 3-ын хооронд 7 хоногийн карт авчих юм бол хязгааргүй чи хэдэн ч удаа явж болно. За тэр карт нь болохоор 7 хоногийн зоон 1-ээс 3-ыг авлаа гэж бодоход сарын 141 паунд. 7 хоногийн 31 паунд 20 цент. 20 пенс. Тийм. Нөгөө хичээл орохдоо центээр ярьдаг болохоор дандаа цент аваад орсон. Пенс байдаг байх нэ. Тэгэхээр ингээд бодглохлоор нэг сарын 676,800 төгрөгийг тьюбэнд зарцуулна гэсэн. Гэхдээ энэ планд нь автобус ашиглаж болно. Тэгэхээр тэгвэл автобус тьюб хоёрыг хязгааргүй нэг сард ашиглах. Энэ нэр гоё cost efficient шүү дээ. Тийм. Гэхдээ бас нэг гоё боломж нь Лондонд student oyster card гэж байдаг. Оюутнуудад арай хямдхан. За тэр нь болохоор нөгөө 7 хоногийн арай хямдхан фэрээр явдیں۔ Тэр нэг ойролцоо хийдэг л 28 паунд ч үлээ. Автобусанд ангаараа нэг 20 паунд ч үлээ. Нэг тэр сард уу? Тийм. 7 хоног. 7 хоног. Тийм. Тэгэж бодглохлоор за хэдүүлээ 28 паундыг 4 7 хоногийн үржүүлээд сарын 112 сарын 537 мянга орчим. Тийм зөвхөн юм шүү дээ тий. Зөвхөн зоон 1-ээс 2. Тийм. Тэгэхээр тэр одоо сонгосон байр чинь аль зоонд байна гэдгээс хамаарат сургууль чинь хэрвээ зоон 1-т байх юм бол өдөр болгон тэгэл зоон 1-ээс 3-ын хооронд явна. Тийм ээ. Тэрээ ингээд зоон 3 4 дээр хямдхан айтайхан байр болчлоо гэж бодсон ч гэсэн өдөр болгон зоон 1-т байгаа сургууль болчих гэж тьюбийн зардал их гарсаар байгаа дүндээ дүн болчих юм шиг хямдхан байр болсон. Тэр яг бас хүмүүсийн айгу буруу боддог нэг ойлголт байхгүй юу? Ингээд хямдхан байр олчлоо би мөнгө сэвэлжлээ гэж бодоод байдаг. Яг үүндээ бодглохлоор за зүгээр ингээд жишээ авч үзье л дээ. Нэг оюутан ингээд 800 паундаар зоон 3-т нэг байр түрээсэлжлээ. 800 паундаар ингээд зоон 3-т байр түрээсэн чинь сургуулийн зоон 1-т. Тэгвэл бид нэр транспортод ойролцоогоор нэг сард ингээд 180 паунд орчим зарцуулах байхгүй юу. Тэгээд тэр чинь ингээд сургуулаас одоо гэр хүртлээ өдөрт дунджаар ингээд нэг цаг тэгээ 1-1.5 цаг зарцуулаад байгаа байхгүй. Эсвэл одоо нэг хүүхэд сургуулийнхаа хажууд 1000 паундаар нэг байр түрээслээд тэгтээ ерөөсөө тьюбний зардал гарахгүй зүгээр алхаад ингээ яваад алхаа явж байгаа гэдэг чинь цаг хэмжиж тий. Тэгээд transportation илүү гараад юм гэж чинь transportation cost хэмжиж чинь. Тэгэхээр яг хинэн ашигтай байгаад байна вэ тий гэдгээ аягүй сайн бодож үзэх хэрэгтэй. Зүгээр л 800 паундын өрөө олчлоо гэдэг чинь чи мөнгө сэглээд байна гэсэн үг биш. Transportation cost чинь бас аягүй том зардал байдаг учраас энийг бодох хэрэгтэй. Маш сайн төлөвлөж бодох юм байна дээ өөрийнхөө юмд. Яг зөв. За нэг тиймэрхүү. За тиймэрхүү л байлаа да. Тэгээд сонголтыг өөрсдөө нэлзээ. Тийм өөрсдөө нэлзээ тий. За тэгээд одоо хэрвээ нөгөө нэг төлж байгаа рентний зардал чинь бил ороог байх юм бол билний зардал гэж нэг
лайтай юм гарах гэдэг. Одоо electricity, utility bills гэж нэм гарах гэдэг. Тэрийг маш сайн анхаарах нь байна. Яг тэр түрээслэгч чинь нийт дүндээ биелээ оруулсан юм уу оруулаагүй. Bills included, not included гэж бичсэн байдаг болно байрнууд те. Зар дээрээ. Тэрийг анхаарах нь байна. Дээрээс нь бас нөгөө чиний utilities хэрэглээний зардлууд нөгөө утасны зардал те датаны зардлууд гэж гаргах хэрэгтэй. Тэдрийгээ бодох хэрэгтэй. За датаны зардлыг намайг л байхад Лондонд сарын нэг 24 паунд болдог л 30 паунд тэр хэвчээ болдог гэсэн. Тэгээд дататайгаа цаар явчихдаг. За тэгээд entertainment-ийн зардлууд байгаа тий зүгээр байхгүй тий юм юм үзэн штэ. Тэгээд нөгөө бас зүгээр ахгүй тэр ядаргаатай метрополитен хот чинь байнгын нөгөө fashion style чинь өөрчлөгдөж идэг. Юм болгон байнга гоё харагдаж идэг. Тэгээд нөгөө дэлгүүр ороод ёо гээл тэгэл эмгтэй оюутнуудад бол бүр маш хэцүү байх гэдэг тий. Тэгэхээр unexpected тиймэрхүү костууд амирх гарч ирдэг шүү. Дээрээс нь амралтаараа аялыг гэж бодож байгаа юм бол бас saving-гээ бодох нь байна тий. Тиймэрхүү зардлуудаа бодох нь байна. Дээрээс нь нөгөө бас тооцоолоогүй зардалтыг ордог гэхлээр нөгөө очингууд нөгөө орд ирнэ. Тийм нэг юу тий авч яваагүй хам бол тий орд ирнэ даваа хүнжилч юм уу эсвэл одоо нэр хүн чинь тийм хэрэгтэй байд юм ба штэ гэдэг тийм юм тий. Нэрэл одоо хүнжилгүй байна ч гэж бас юу аах вэ тий дэргүй байна ч гэж бас юу аах вэ. Тэрнээсээ хүнжил авчиг гэр үнтэй. Тэгээд хямдхан дээр авчиг гэхлээр унтах чадахгүй юм шиг тий. Тэгээд байгаа мөнгөндөө ахыгээд яах хэцүү тухай бодглохлоор баятайхан юм амарч юм шиг тиймэрхүү юмнууд гарч ирээд байдаг. Тэгээд бас нөгөө түрээсэлж байгаа байр чинь kitchen utensils байгаа юу байхгүй юу тий. Тэрийг бодно аяг тавг байхгүй бол аяг тавгаа авна. Түмпэ шангаа авна тий. Тэгэхээр тиймэрхүү юмнууд байдаг. Тэгээд нэг одоо амьдралтайгаа удагаал тий сайхан гадаадад байж үзэж ш тэгэл фестивал янз бүрийн гоё шоу концерт үзмээр шүү дээ. Тиймэрхүү бас зардлууд байдаг шүү. Тэгэхээр тэрийгэ бодолцож үзээрэй. Ингээд ерөөсөө rent, transport, groceries-та тулгаад нэг ажилтаа тэр цалингаа байх нь гэж бас байхгүй. Тэр unexpected cost-ууд зөндөө байдаг шүү. Тэгэхээр saving заавал байх хэрэгтэй. Байх нэ. Тийм байх нэ. Тэгээд бас нөгөө нэг миний нөгөө unexpected cost бас ямар байсан гэхэлэр би нөгөө юу бартендер хийдэг гэсэн гоё. Тэгээд өглөөгөр нөгөө бартендер хийжсэн чинь кофе хийжсэн гараа түлээд тэр чинь мэдгүй штэ. Тэр нөгөө гараа би энд байхдаа тэгэл сайхан гараа түлээл гар мараа төсөөл яваал тэгэл идэгчдэг лээсэн. Тэгсэн чи тэр үед юусоо идэгдвэ нөгөөт чи бүр идээлээ. Яалчгүй имлэг орох хэрэгтэй болоо те нээжсэн очоод тэгээд нөгөө prescription бичээ тэгээ нөгөө тосмос идэний тосмос болт нэг зардал мартал чинь unexpected cost болчихж байгаа. Тэгээд нэг тиймэрхүү бас юмнууд байдаг шүү. Тэгэхээр тэр мэрийг бас бодолцож үзээрэй. Ерөөсө бодоогүй байсан зардлууд байгаад идэг. Тийм үнэ амжилж үүсгэлжүүлнэ. Тэгэхээр маш сайн л төлөвлөх нь байна да. Тийм. Зардлаа маш сайн бажт хийх нь байна. Хэдэн төгрөг илүү гаргаад байх нь байна. Яг зөв. За өөр тань да. Австралийн нөгөө 5 хотын. За тийм 4 хот. За тийм 4 хот байна. Манай сургууль чинь Австралийн 4 хот руу явуулж байгаа. Англид болохоор зөвхөн Лондон руу. Манчестерт бас байгаа. Тэгээд ер нь манай оюутнууд хөвчлэн Лондоноос сонгодог. Харин тэдэн дээр хоёр оронд. Ер нь бол бид нар ч гэсэн ер нь Лондон бэлтгэлтэй. Хоёр оронд. Нэг л явж байгаа юм чинь. За тэгээ ямар ч тач асуулын 4 хот руу Сидней, Мельбурн, Брисбейн, Аделаид энэ 4 руу явуулдаг. За энэ 4 хотын ялгааг маш товчхон сайхан дурдвал. За Сидней болохоор хамгийн том. За тэгээд хамгийн том хинжээ, хамгийн том эдийн засагтай, хамгийн хурдан одоо төм бужигнаж бом бужигнсан за Сидней бол тийм хот байх юм. Сидней дээрээс нь хамгийн үнэтэй хот нь. Хамгийн өндөр зарлалтай хот нь. За хамгийн олон улсын үнэтэй ч юм уу те хамгийн тийм хүн ам их за тийм хот байх юм. За дараа нь арай нэг снэгс арай хямдхан доошоо явъя гэвэл Мельбурн болж байна. За Мельбурн болохоор за би бас судалгад бол энийг бусад хотуудтайгаа харьцуулбал арай илүү тийм Европын маягтай хот гэж би үзлээ. Олон төрлийн соёл, урлаг, уран сайхан, за тиймэрхүү олон төрлийн айгүй тийм creative хүмүүсээр дүүрэн. Тийм creative хүмүүсээр дүүрэн. Мельбурны тийм хот гэж. Тэгээс айгүй бороотой гэж сонссон юм байна. Юу тийм. Лондонгоос бороотой байх болов байхгүй таа. За дараа нь өртгөөрөө
3-т буюу багасаад Brisbane боллоо. За Brisbane-ыг би болохоор арай Sydney, Melbourne хоёрыг хэртэй харьцуулбал арай тайван, тэгээд илүү залуу. За тэгээд бусад хотуудтайгаа харьцуулбал хамаагүй их нартай. Хамаагүй нарлаг. За тийм хот юм байна гэж би судлаа. За хамгийн хамтгай хот нь болохоор Adelaide орж байгаа. За Adelaide яаж ийм нэхэр тийм түүхэн барилга, тэгээд янз янзын цэцэрлэг түрээлэн тиймэрхүү байгууламжууд их. За тэгээд хамаагүй нам гүн, хамгийн тайван, за хамгийн хямд, хамгийн амьдрахад таатай. Хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ ч юм уу тиймэрхүү эсвэл нэг настай хүмүүс төвтэй гараад амьдарч юм юм. Тиймэрхүү байдлаар тийм хамгийн гоё тайван хот нь Adelaide хот юм байна. За энэ дөрөв хотны ялгаатай боломжтой гэж хэлсэн шүү дээ. Adelaide байх юм бол за энэ дөрөв байна. За тэгэхээр Англи руу болохоор Манчестер, Лондон хоёр руу, Австрали руу Sydney, Melbourne, Brisbane, Adelaide руу явах боломжтой байх нэ. Хэрвээ манай гейпээр дамжиж сурвал. Тийм тэгэхээр бас нөгөө оюутнуудаа зөвлөхөд шууд ингээл манай найз тийшээ явж байгаа болохоор би тийшээ явна гэж бас шийдэхгүйгээр чи яг хүн юуг сонирх тийм тий чи айгуу тийм crowded city-д амьдрах дуртай юм уу эсвэл айгуу гоё тайван ногоон ингээ байгууламж их парк их тийм газар байх дуртай байд юм уу тий амралтаараа юу хиймээр дээ амралтын өдрөөрөө юу хиймээр дээ тий хүмүүстэй ингээ гоё интерактив гоё ингээл клуб ингээ оролцоод ингээ байж ах дуртай юм уу эсвэл ингээд гоё ганцаараа тий тайван ингээл тасгал масгал хөдөлгөөн хийгээл паркаар зугаалах юм дуртай байд юм уу тэр мэрийг айгу бодолцож үзээ чийдгээ гарахгүй бол хүүхдүүд харж байхад ихэвчлэн тэр маань тэнд байдаг энэ маань тэнд байдаг болохоор яг тэр ч бас нэг сонгох шалтгаан л та гэхдээ бас өөрийнхөө нөгөө сонирхлыг бас сонсох хэрэгтэй тэрийг айгу орхигдуулах гэдэг тэгээ бас нэг нөгөө буруу ойлгох гэдэг нэг ойлголт нь сургуулаа юусос сонирхоогүй, судлаагүй байж аваад явчт юм санагдсан. Ядчил нэг инженер байхдаа кампусыг нэг харцдаг тий вебсайтаар нэг ороод үзчихдэг байхгүй бол тэгээ ямар хөтөлбөртэйг явах чаалаа гэдгээ интернетээр байгаа нээлттэй байгаа паблик мэдээллүүдээс уншаад сайхан мэдээллүүдээ олоход бол ямар ч асуудалгүй байдаг. Тэгэхээр тэрийг нэг харчаарай. Тэгээд яг үнэхээр яг миний сонголт зөв үгүй юу гэдгээ бодож үзэх хэрэгтэй шүү. Тэ? Тэгээд энэ дээр бас нэмээд хэлгээд нөгөө хүүхдүүдийн бас алддаг юмнууд нь очоод англи хэл сурч байгаа юм шиг тий. Очоод шууд ингээл урьд асуудал болчих юм шиг. Тэгэхээр тэр бас айгу хувь хүнээс шалтгаалдаг шүү. Ингээд юусөө хүнтэй ярихгүй тэгэл нөгөө эргэн тойронд нөгөө Монгол оюутнуудтай хамт байгаа л тэгэл ямар ч нөгөө харилцаанд орохгүй ангийнхаа хүүхдүүдтэй юм ярихгүй ганцаараа л явах юм бол ерөөсөө англи хэлээрээ сайжрах гэсэн юм байхгүй тий. Тэгэхээр яг хүнээсээ шалтгаалдаг шүү. Тэгээд тийм учраас бас нөгөө хийж байгаа ажлаа хүнтэй харьцдаг ажил хийгэрэй гэж бас бид нэр зөвлөд өгдөг тийм. Тэгжээж гоё хүн хөгжин. Тэгээ дээрэс нь нөгөө part time job-ыг хүүхдүүд зүгээр л мөнгө олох зүйл гэж бас харах гэдэг. Үгүй энэ чинь мөнгө олохоос гадна нөгөө хийж байгаа юм чинь юм болгон чинь чамд үлдчихэж байгаа туршлага болж байгаа. Тэгэхээр тэрийг бас анхаарч үзээд яг одоо надад байгаа боломж бололцоонууд юу вэ гэдгийг ингээ сайн гаргаж агаад яг юу хийвэл надад одоо дараа нь ашигтай вэ гэдгийг бас айгу бодолцож үзэж байгаа шийдвэрээ гаргахгүй бол зөвхөн мөнгө олохын тулд part time job гэж сонгоод ажиллаж ивэл бас айгу өрөөсгөл ойлголт шүү тий. Тэгэхээр англи хэлээ сайжруулах гэх юм бол илүү харилцаа ихтэй байдаг тий. Бартендер ч юм уу, waitress ч юм уу тий тиймэрхүү ажил эсвэл одоо илүү мөнгө олмоор байна гэх юм бол арай жоох хүчний ажил ч юм уу тиймэрхүү юмнуудаа бас сайн бодолцож үзээрэй гэж хэлмээр байна. Бодох юм их байна да. Маш их байдаг шүү бодох юм. Тэгээд эхний цалангаа бас шууд шопинг хийгээд хамаа мөнгө битээ үрчээрээ гэж хэлмээр байна. Тэгээд шууд хол амьдрын гэдэг чинь бас рент нь шууд тийм хямдхан байна. Мөнгө сэвлээд ин гэсэн ойлголт бас биш байгаа юм шүү дээ. Энэ гоёнод. За тиймэрхүү. Тэрээс нөгөө safety бас маш чухал. Одоо Австралид аль нэг хот руу очлоо гэхэд те Лондонд очлоо гэхэд Лондонгийн эвгүй дүүргүүд гэж бас 104 нэвгүй гэстэй. 104 гэхээс илүү нэг юм одоо дүүрэг байгаад идэм одоо Croydon юм уу те тийм эвгүй нэг гэмт хэрэгүүд гараад идэг. Тэрийгээ бас судалж агаад яг нэг сонгосон байр чинь тэрнээс хол байна уугүй нөө гэдгийг харж шийдвэр гаргахгүй бол бас айгүй эрсдэлтэй байдаг. Тэгэхээр нөгөө сонгосон байр чинь эргэн тойроо neighborhood нь айгүй тийм safety нь хэрвээ гэдгийг бас судалж үзэхэд илэрдэггүй шүү. Би Исландд Эдинбургт байж байгаад ингээд аялах маягаар дээшээгээ
Данди гэдэг хотоор явж байгаа Мгм. юу? Шотландд байгаа юм. За. Тэгээд яг дөнгөж автобуснаас угаасаа тэр хотыг жоохон эвгүй гэж угаасаа жоохон сонссон байсан ч гэсэндээ нэг тэгж эсвэртэй юм бодоагүй. За тэгээд Монголоос тэг хэр эвгүй байгаа шалгач тийм л штэ гэж бодоод тэгээд автобуснаас Эдинбургоос автобусан суугаад автобуснаасоо буугаад автобусны ингээд тийм нэг стейшн дээр буугаа штэ бас стейшн. Тэгээд нэг хот хоорондын нийтийн тээврийн тиймэрхүү дарга маргаа шиг тиймэрхүү газар бууж байгаа. Тэгээ автобуснаас буугаад зам гарах гал бэжсэн чинь замын цаана нэг хүн нөгөө нэг ингээ хоёр эрэгтэй хүн нэг нь нөгөөтгөө ингээ хутгалах гад ингээ хутга бараа араас нь амар орилоод нөгөө хүн зүхтаа явж идэв. Тэгээ ингээл би ингээ тийч амар шоконд орол. Ой чи яана юу болж байна ингээ байж хаад тэр миний иргэн төрн байгаа хүмүүс зүгээр ингээл Тэгээс ерөөс тавахгүй ингээл тэгсгээж яж байгаа. Тэгэл тэр хоёр хүн хөөцөлтөд алгалцсан шүү дээ. тийм үү. Би одоо яах вэ? Яа тэгээд гэхдээ энэ тохиолдолд яг нэг одоо энэ кейсийг даваа тал болгож ашиглах боломжтой юм. Лондоныг би нэг тийм сонссон. Одоо гинт хэргийн гэрч болох юм бол шууд PR residence card өгдөг гэж. Вау. Тэгтээ баталгаатай биш. Тэр гоё газар гэхгүй. А муухай. Нэг юм дээр хэрэгтэй. чи англи байдгүй л нөгөө train бас масан цохой нөгөө seat sorted yes is. Тийм. British traffic police. Яа би тэрийг амар санаж байна. Mind the map гэж тэгснэ. See it, say it, Sorted. British traffic police. Яа амар санаж байна нэрээ. За. Ямар дуртайгаар болчихоо. Харин тийм ээ. Ялээ дуусгая. Та нар энэ юмнуудаа бодзээ ёо. Тийм тэгээ гоё. Сайн бод. Явахаас өмнө гоё тэр газрынхаа кино минийг нэг үзээд те яг тэр орон амсгалаар нь гоё амсгалж байгаа тийг бол бас яг гоё гэдэг шүү. Nothing хэлээ. Nothing хэлээ. Гэж үгээл те очоод бас нөгөө British accent чаа сайн айгүй хэцүү штэ те зүгээр бидний мэддэг англи хэлнэ шал өөр тэгэхээр тэр мэрийг бодоорой манайхаа. Австрали accent ч гэсэн амар өрмөц байдаг штэ. Надад тэгтээ австрали accent жоохон таалагддаг. Таалагддаг яа. Оо зү. Саний юм таалагдтiin дээ. За. Дараагийн дугаараар уулзъя хамт байсан. Баярлалаа. Хэрэгтэй байсан гэж найдаж байна. Маш удаан ярилцлаа. За бай.